Сайн байцгаана уу? Миний анхны хийсэн богинохон бичлэг маань маш их хүмүүс үзсэн. 2-3 өдрийн дотор 400-500 хүн үзсэн. 500-600 хүн үзсэн байна. Богино хоёр бичлэг. Нэг нь бол зүгээр эвлүүлэг, нэг нь бол богинохон бичлэг байсан. Тэгээд энэ бичлэг маань маш их олон хүн үзсэнд нь урамшаад бас арай уртхан бичлэг оруулъя гэж бодлоо. Тэгээд үүний өмнө өөрийгөө танилцуулсны дараа танилцуулсан бичлэг оруулъя гэж бодлоо. Тэгээ миний нэрийг Наран Туяа гэдэг. Их хэмжээ мэрэгчлээ, хүний их хэмжээ мэрэгчлээ. Одоо бүгдээр Солонгос улсад амьдарч ажилладаг. Монголд бол мэрэгжлийнхэн дагуу дотрын эмч, өрхийн хэмжээ мэрэгчлээ. Энэ мэрэгчлэрээ 25-6 жил ажиллаад тэгээд тэтгэвртэй гараад Солонгос улсыг зорьсон. Солонгос улсад ирээд янз бүрийн газар ажиллаж үзсэн. Тэгтээ голцоо буудлын ажил хийж байгаа. Энэ бичлэгээ би микрофонгүйгээр зөвхөн бичлэгээрээ хийж байгаа учраас тодорхой хэмжээний чанарын шаардлагагүй байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ ер нь YouTube дээр бичлэг оруулж ямар нэгэн сэдвээр бас хүмүүс хэрэгтэй юм оруулж гэсэн бодолд төрөх болсон. За тэгээд ер нь яагаад ийм бодол над төрсөн гэхээр бас золбоо ТV ер нь янз бүрийн YouTube-ийн бичлэг сувгуудыг тэгэл телевизийн бичлэг сонирхож үзчихлээ. Солонгост ирснээс хойш ялангуяа арай Монголд байсныгаа бол цаг зав нь бага ч гэсэн гэхдээ цаг зав гарах үедээ ч юм уу эсвэл ер нь тэгээд нэг ямар нэгэн мэдээллийг сошиалоос олж авах гэсэн үднэс бол их сонирхож үздэг болсон. Тэгээд энэ ютубер гэдэг бас хүмүүс байдаг бас гэсэн ойлголт бас ойлгож авлаа. Тэгээд ялангуяа золбоо ТV-г бол сүүлийн хэдэн сар нэлээд үзэж байгааг сонирхож байгаа. Тэгээ энэ залуу бол их хүнд хэрэгтэй мэдээллүүдийг өгдөг. Тэгээд өдрийн өмнө 6 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа золбоо ТV-гээд өөрийнхөө бас хийсэн ажил мөн авж байгаа цалин ярихаар нь бас энэ мөнгө олж болт юм байна гэдгийг нь бодоод энэ YouTube гэдэг юмд бас ажиллаж үзье. Бичлэг оруулж үзье. Ямар нэгэн юм хий гэсэн сэтэл төрөөд тэгээд анхныхаа богино бичлэгийг оруулсан байгаа. За цаашдаа бас хичээнэ. Олон үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Маш их урам авлаа. Тэгээд бас надад лайк дарж өгөөрэй гэж хүсье. Цаашдаа би бодож байгаа ярих юм байгаа. Тэгээд эрүүл мэндийн талаас өөрийнхөө мэддэг юм бас ярил зүгээр болоо гэж бодож байгаа. Тэгээд өшөө бас юм судалнаа гэж бодож байгаа.